туршилтаар усны ургамлын фотосинтезийн урвалын хурдад гэрлийн эрчмийн ялгаа хэрхэн нөлөөлдөг болохыг судлана. Заасан байцгаана уу? За өнөөдөр бүгдээрээ фотосинтезийн урвалын хурдад гэрлийн үзүүлэх нөлөөг бүгдээр өнөөдөр судлая. Хэрэгдэх багцуудаа танилцуулъя. Туршилтанд маань аквариумны ургамал болох усан тахал. За мөн одоо юм шиг устаа шилэн аяга, юулуур, шилэн юулуур, хуруу шил, за том шилэн устаа шилэн сав, шугам, ширээний гэрэл, за секундометр, за тэгээд хайч. Эхлээд шилэн юулуурын доор ургамлыг багтахаар богиносгож тайрцгаая. Шилэн аягнаас бага зэрэг дээгүүр усыг дүүргээд зурагт үзүүлсэн байдлаар хуруу шилийг усаар дүүргээд хий оруулахгүйгээр тонгоруулан байршуулъя. Гэрлийн чийдэн гасаагаад шилэн аяганд байрлуулсан ургамлаа 5 минут орчим орхино. Ургамлын тайрсан ишний төгсгөлөөс хийм бөмбөлгүүд үүсгээд туршилтыг эхлэнэ. Ширээний гэрлийг байршуулж бэлтгээд метрийн шугамыг гэрлийн тусах чиглэлийн дагуу игц байршуулсны дараа 10, 20, 30, 40, 50 см-ийг цаасаар тэмдэглэе. Туршилтыг 50 см-аас эхлэнэ. Секунд дэмжигчийг 1 минутанд тааруулсны дараа туршилтыг эхлүүлэх ба энэ хугацаанд усны ургамал хичнээн хийм бөмбөлөг үүсгэснийг бичиж тэмдэглэнэ. Гэрлийн чийдэн болон шилэн аягны хоорондох зайг дараагийн тэмдэглэсэн зай руу шилжүүлэн өөрчилнө. Дээрх байдлаар өвөглүүдийг бичиж тэмдэглэе. Туршилтын өгдлүүдийг харвал 50 см-т 2, 40 см-т 5, 30 см-д 8, 20 см-д 18, 10 см-д 27 бөмбөлөг үүсв. Дээрх туршилтын үр дүнд ургамлын фотосинтезд гэрэл хэрхэн нөлөөлдөг болохыг бид мэдэж авлаа. За гэрлээс 50 см хүртэл туршилтыг явуулахад гэрэл рүү ойртох тутам бөмбөлгүүдийн тоо одоо өсөж байгаа туршилтаар харлаа та бүхэн. За туршилтаар үүсэж байгаа хийм бөмбөлгүүдийг тоолоход сурагч та бүгдийн гэрхаанууд маш их чухал байгаа. Тийм багш нь өвний үр дүнд, туршилтын үр дүнд хуруу ширний дээр одоо ингээ хий үүссэн байна. Дээрх одоо энэ туршилтыг 2-3 удаа хийсний үр дүнд хэдэн бөмбөлөг одоо үүсч болох дунджийг олох боломжтой. Анхаарлаа хандуулсан та бүхэндээ баярлалаа.